Ард түзөө үзүүлж байна. Номын тухай буугаалъя. Зохиолч Балжинамын Бүрвдөрж. Хоёр сэтгэл. Эдэлж болохгүй жаргал. Номноос. Хүслээс салдгүй хангаан нутагта хүлгийн чөлөөгөө залж явлаа. Хөгшин буурал аав ээжтэйгээ ханцуу тавин залгаж явлаа. Алсад дүүхийг отхон хайрханда арван хүлгээрээ зорж явлаа. Аюулхаа цээжиндээ чамайгаа бодон ардынхаа дунд уяран явлаа. Дөвсглийн 3 дугаар бүлэг 1-р хэсэг. Хөдөөнөөс шилжиж ирээд удаагүй атлаа орон сууцны шинэ хороолойд 3 өрөө байртай болсон Батаагийнханд бөөн баяр авчрав. Хот газрын тоглог суудсан цууж хүүхдүүдэд байранда оргон сургууль цэцэрлэгт явуулна гэж бодгод долгорын хөл хөнгөрнө. Санаандгүй байтал дэвжин дээжилж буй амьдрал үлгэрийн юм шиг сонноор барахгүй. Бата долгор хоёрт хормын анхны өдөр шиг баяр жаргалыг өгөн жирийн явдал биш байлаа. Энтэд хоромлож байх үедээ амьдралын баяр жаргал утга учирыг төдийлөн ялахгүй. Зөвхөн хоёр биенээ харан баясч тоглоод цэнхийг яарж байсан бол өнөөдөр аава ээж би тоглоомоо эндэж өрнө. Тэндэж хичээлийн ширээгээ намын санга байрлуулна. Ийм ч гоё тэрнт сайхан ингэж шулган алдан өрөөнөөс өрөө дамжингүйх хүүхдүүд ихэнх хөр баясал амьдралын үнцэн гихчийг сэтгэл зүрхэнд нь нэдрүүлэх ажээ. Долгор том өрөөндөө орж. Бата энэ талд ховцны шүгэ диван энд бол намын шүгэ том ширээ байрлуулахад тохиромжтой юм да. Харин энэ болонд бол том тал тавхан зүйтэй тийм үү? Ингэж баясан мишиж байлаа. Намрын ширгал навч салхинд хийсэн унаж газар дэлхийн өнгө бүхэлдээ ширгалтанд найрсан өдөр Батаагийн шинэ байранда нүүж ирэв. Бата игнэрийн өсөлтөөр шинэ тавилга бүрийг хараахан авч амжаагүйч ихэнхийг нь худалдан авсандаа цээж таньгэр. Тэр манай толгор хөдөө газар өсч байсан ч гэлээ Орос сайхын томодод мэрэгжилдээ ишлүүлж хэдэн жил амьдэрсэн болохоор хөл хөдөлгөөн ихтэй. Гой хэнцэр юмд дуртай одоохны занг амархан даахуултай. Аргачлгүй юм баха. Хүн хөгжлөд байх гэж хэмээн бодож судал. Бата наашир галтгооны өрөөнд хийх ажил их байна. Тавирч хэрэгтэй гэж түүний бодлыг таслав. Гой байшинд миний хийх тавир гэж юу байх вэ? Дэлгүрт тусгай зөрүүлтийн өнгө шүүгээ байсан түүнээс авъя. Гэвэл долгор баярлан хизээ гэж шамдав. Хөдөөнөөс авчирсан хуучин өглөө борлуулж агаад авъя гэтэл. Бата мэндэ түүний чинь хэн тоож авах юм бэ? Гэж хэлгээд Бата ихнэрээ гайхан цочмог ширүүн харлаа. Тоож гэв юу гэвэ? Саяхан л бид тэрл орчин амьдралд жаргал зугаагүй билүү? Хүн гэгч хөгийн хурамч амтын юм да. Өчигдөр болж байсан юм өнөөдөр болохоо болчихдог гэж бодон гайхширлаа. Бата маргааш өглөө ажилдаа эртлэн гарав. Би гэдэг хүн хөдөөнөөс шилжиж ирээд жил болоогүй байдлаа байр суцтай болчихлоо. Бас ч зүгээргүй томхон үйлдвэрийн ерөнхий инженерээр томилогдоод байдаг. Энэч нэгэн бодлын баярлууштай нөгөө бодлын хариуцлага бартай ихтэй даваа юм шүү. Улс маань надад итгэл найдвар хүлээлгэж байгаа хон өөрт байгаа бүхний шавхан зөтөхөөс өргөе. Энэ үйлдвэр ажилтнанд ороод бараг 10 жил болсон байдаг. Гэтэл үйлдвэрийн ажиллагааны зохион байгуулалт анхал ямар байсан тэр чигээрээ ийм байж болохгүй. Зөвлөлт холбоод улсад үйлдвэрийн нэгдсэн удирдлагын талаар эд яригдж өөрчлөлт хийгээд амжилтанд хүрч байна. Тэр тушаалыг үйлдвэртэй нэвтрүүлээ. Дарга маань тооны оноос гүөх дуртай хүн юм да. Төлөвлөгөөнд баригдалгүй яах вэ? Тэгтэл чанар энэ хамгийн чухал гэж бодсоор явдал хэдийн үйлдвэрийн гадна ирсэн байлаа. Бата өдөөнөөс эрэнгүүтээ засварын заводын ерөнхий инженерээр томилогдоод удаагүйч том үйлдвэрийн барагдахгүй ажил зүтгэхтэй хальширсангүй. Харин олон янзын бодолтой төрөл бүрийн мэргэжилтэй ажилтнтай харьцах арга барилаа олж авахд тийм ч амаргүй санагдана. Тэрээр Хөдөө аймагт хэдэн инженер техникийн ажилтнтай харилцаж голдуу ажлаа өөрөө шийдэж байсан бол энд тэгсэнгүй. Эсэргүүцэх, эвлэрэх, бөөрөн хийлэх, хувийн ашиг хонжоо бодох, үнэн санаанаас зүтгэх зэрэг
Хувь хүмүүстэй ажиллах харилцааг судлах нь удирдах ажилтны ажлын гол арга барил мөнийг ойлгож байв. Өдрийн их ажил дуусч амьдралын ар сар юмд санаа тавих тэр мужид Батагийн сэтгэлийн үзүүрт хөөрч байдаг нэгэн бодол бол Туяа байлаа. Туяаг хаа нэгтээс гараад ирэх юм шиг санан дүм дүжигнэж бом бужигнсан их хотын годомжоор нүдээ бэлжихэд иж огт дайралтсангүй. Тэртээ хэдэн жилийн өмнө сэтгэлд минь сэв оруулсан айлын хонгор босхий чи хаа яваа бол гэж үе үе санаашран бодох хэдэж. Зурлаж явахгүй атлаа ор бодохгүй явж басалж чадахгүй нь юу нэх вүлээ. Хүний сэтгэл өгч юугаарч хэмжиж хааж тушааж болохгүй хорвоо юм да. Намрын сэрүүн сэвшэврөө орж дуусны дараа гудамж талбай тогтсон ус улайсны унсан навчистай холилдон гутал завар болохоолж нээслийнхэн Азоны англим сайхан үнэрийг шуналтай ясарн алхана. Бата намар гэж сэтгэл өмөрүүлсэн хачин үлрээшөө. Юм л эргээд буцаад явчих шиг нэг л өвөтэй. Минь намрын ийм нэг өдөр хорвоогоос салж үлээ. Гонигтая эргэцүүлэн явтал. Та шууд харах уу? Аль эсвэл ингэсэн жолоочийн өгдөөнийг гониг тулаас салгав. Тийм. Хоёул хүүхдийн дэлгүүрээр ороод гарыг. Ингээв. Тэрээр хүүхдүүдтэй гутал авахаас санав. Бата шуудхан гутлын тазаг руу очтол авах гутал нь байлаа. Каасанд очиж дотор хармайгаа уудлан мөнгөө гаргатал нүднийхэн үзүүрт таних царай тодорсон хажуугаар нь өнгөрөх шиг болов. Тэрээр эргэн хармагцаа аажуухан алгаж яваа Туяаг танилаа. Тэрхэн мужид мөнгө хураач руу чиглүүлсэн гараа татан Туяагийн хонос сэтгэл өглөн алхахад "Хүй хунгай юу болов хариулт мөнгөө" гэсэн каас чин бүсгийн төв бүдэгхэн сонстон. Бата гагцгүй Туяагийн тунгалаг царайг харж тогтун дулаан мөрлөө сэтгэл татам дуугоолог сонсох мөж ирсэн төлгөө баярлан алхах ажээ. 2 дугаар хэсэг. Өрн цагийн англим үнэр цонхоорсон гэсэн хаврын сүүл сарын дулаахан орой байв. Туяа эмч өдрийн хариуцсан ажлаа хэд дууссан боловч гэр рүүгээ яарсангүй. Түүний хөгжиж хөөрсөн сэргэлэн хар нүдэнд нэгэн далдын гоник ногдастай. Ямар нэгэн юмд сэтгэл дундор байх мэт зөөлөн сандал чигдэн сууж сэтгүүлийн хуудасаар оролдоно. Уншиг явж түүнд анхаарал тавьж чадахгүй ажээ. Эмч нар тарсан хон Туяа эмч суусаар байгаад жижүүрийн совлогч гайхан шагааж. "Та жижүүртэй юу?" гэж асуув. Туяа түүн рүү харж толгой сэгсрэв. Ширээн дээрх телефон жингэн дуурлаа. Туяа үнийг л хүлээжээ. Тэрээр уцаа ангуудаа Батагийнхан "Би байна." Ингээх намуун дууг сонсон бүх биеийг нь янгинуулан хадгаж байсан өвчин төр намдах шиг сэтгэл нь тэнийгээд цагаахан хазар нь үлэмдэг ягаарч уруул дээгүр нь балын амтад мишэл гэрэлтэн. Бата районы намын хорон дээр хуралд суугаад инхүү уджээ. Туяа яаран хувцлаж сарвчтай хавар наврын малгайгаа баруун дээш шилтгэхэд дарж өмсөн түүнийг уламж цаг залбаатай харагдуулна. Уурт оосортой зөнхөө мөрөндөө өглөн шат руу бууж явахдаа 25-т биш 18-т болсон шиг санагдах ажээ. Туяагийн анхны хайр сэтгэл мөрөөдлийн ман хайлсан дуулах шиг хажууд нь бөмбөрөх болсонд хөөрч өгдсөн сэтгэл нь өөрийгөө ч ойлгохоо болжээ. Түүнийг гадагш гарахад хаврын нялх ногооны англим сайхан үнэр хамар цогож бүх юмс энгсэнгийн жаргалаар гэрэлтэн. Туяа нялх ногоо аливаа амьдралын үндэс инхүү нялх үедээ хамгийн сайхан байдгийг бодон муушилдснаа Батагаа чиглэн хордон алхлаа. Саяхан үйлдвэрхийн дарагтай хийсэн зөрөлдөөнөөс болж районы намын хорон дээр дуудагдахад Батагийн санал хүсэлтийг намын байгууллага дэмжлээ. Тэгэхдээ намын хорооны даргаас танаглын засварчдын хөлмөр зохион байгуулалтыг зөв зохицуулж зарим үед хоёр ээлжээр ажиллуулах нь зүйтэй. Хамгийн гол нь графикт хугацаанд багтааж хийхэд анхаар гэж зөвлөв. Намын байгууллагаас Батагийн санаачлагыг дэмжиж ажилд чанарын ахиц гарах боломж олдсонд баярлаж сэргсний дараа Туяагаа харах болсон тэр мөч юунаас илүү үнэтэй санагдана. Бодол сэтгэлдээ төсөөлөн байснаас хавьгүй илүү амьд анхлам гуа сайхан инээж өрсөн мишэлийг харах аз жаргалаас Бата ходж ядах гэж юу одоо тийм тэнгэлгүй болжээ.
Хурдан алхан ирж яваа түүнийг харахтаа урдаас нь тосоодгүй мээр санагдсан ш. Бие барьж 50 нар хүлээн. Энхүү хос амаргууд уулзсан гутаа сэтгэл нь уужирч гинэт ярих юмгүй болсон мэд биесээ харан мишин аваа. Харах бүрээ хайрын сэтгэл уулзсан байгааг хоёул мэдрэх боловч үг хэлэх хэрэггүй байлаа. Туяагийн хувьд хизээж баялагдэхгүй мөрөөлн амилж энхүү уулзаж ярилцах төр зооч болтгоо хоёр бие тайван харах боломж олдсонд баярснаа илэрхийлэх үг олдохгүй байв. Хүүхэд байхад ярьж хэлэх үг их л бодогддог байж лээ. Одоо болохоор ярих ч юм олдохгүй. Үгүй юу ч ярих юм бэлээ дээ. Ингэж туяа бодно. Тэд хин хэнийгээ үгээр биш харцаараа ойлгож байлаа. Бивинэ хамгийн дээдээр хөндлөн тэрч байтугай хайрлан жаргах сэтгэл байлаач амьдрал нэгэнд хожимджээ гэж дөрөвнөд хэлж байв. Туяа ярих дуртайсан. Хажуудаа байгаа ямар ч нэг өөрийнхөө ярианд татан оруулж чаддаг атлаа бата гэж чадахгүй байлаа. Ярих юм үнэнтэй болцсонгүй. Хоёулынгийн цээжин дотор амьдралын төмөн өнгө худгалдан түүнийгээ эргэцвсээр салах боллоо. Уулзахын хүсэл нь энэ болов туяа байшингийн хан гадаа ирээд за би орох уу баяртай юу ингэж хэлэхдээ хорогдож хайрлсан алагнууд нь бүлтгэн. Бата нүдэн анин өмнөөс нь мишээгээд толгойд өгөх нь хэдий хэцүүч чи орох л ёстой гэх шиг. За тэгвэл орлоо ингээд туяа цааш ирэхэд маргааш яри заавал ярин шүү ингээд тэд бие харж инээснэ арга уяа хоёр тийш саллаа. Туяа шатаараа жоохон өгсөж явснаа буцаж гарав. Тэр дурлсан хүнийхээ араас нь харж хэсэг зогсохдоо. Яста эр хүндээ ингэж бодон толгоос сэгсэрч ганцаар нэмсгэлэх нь хайртай хүнээрээ бахархсан хурж ядсан шинжи бүсгүн бүх биеийг эзэмдэн. Халган дээрээ эренгүүтэй гинэтхэн аваал нүгэртэй байдгээ санан өмнөх аз жаргал нь хийсэн арилж нүдэнд нь дагаж эвлэрэх номхон дүлгэн айс илэрлээ. Тэрээр болгоомжтойхон үүдэн онголон орвол дамдын өмнөөс нь тиймч зан сайтай биш, ууртааш биш, ердийн өгтөв. Хоёр хөөрхөн өрн хөөр баяр болон гүйжирлээ. Хүүхдүүдэд эрхлүүлэн үнсэд гадуур хувцас олж галын өрөөнд тоолохоор орлоо. Халууд өгсөн чинэлэг давлага сэлбэхий орон гэр жаргалдаа юуж ажиллахаа болсон 50 дөлгөө нөхрийн алинж батаг орлож чадахгүй мэд хачин хүйтэн бодол өнгө айс туяагийн сэтгэлд орж ирв. Тэрхүү өнгө айснаас туяа зов содол. Чи яагаад ороод хүн модаа юу? Ингэж нөхрийгөө хайнгад асуусныг анзаарсангүй. Туяаг нь цочирдон. Юу гинэ? Ингэж тэвдэн харвал тэр давтан хэлгээд сая л учрыг ухааран. Үгүй ажил гараад гадуур явлаа. Ингэж төгдрөсгийн хэлв. Туяа энэ тухай огт бодоогод бол асуултанд хариулах бэлэн үг байгаагүйдээ тулганджээ. Нөхрийгөө дахиад юм асуух бие гэхээс айж байлаа. Үнэхээр дахин юм лавлвал хариулж чадахгүй уйлжхаар байв. Азар дамдын төрөлхийн олон үггүй хүн ярихгүй бол өөрөө өдөж яриад байдгүй нь энэ удаа туяад тосоллоо. Жив чимээгүй хоолод зуухтаа өөр хэнийгч биш. Ганцхан батага түүнийхээ нүдээ ирмэн орохыг зөвлөсөн зөвлөн халуун харцыг бодсоор байв. Туяа хүүхдүүдтэйгээ хэсэг саадснаа юм угаахаар угаалгын өрөөрөө орлоо. Тэрээр твдсэн эсвэл сэтгэл хөдлсөн үедээ юм угаах дуртай. Тэнд уусгаажулан хөлсөө гаргаж зогсоход нүүр улаахгүй. Батага бодоход хэн саад хийхгүй аятайхан санагджээ. Хүүхдүүд нь эмээтэйгээ хөвжөлдөн хөврөлдөн. Нэлгаантад ер нь хүүхэд өвшин хүн хоёр амар юм аа. Бодох санах юмгүй. Хоол олдвол идчгээд хувцас олдвол өмсчгөл байж байдаг. Хүүхэд нас минь эргэж ирэхгүй. Харин хурдхан өгшгөргөл юмсан. Ээж шиг болчихвол бата матаач бодогдохгүй ямар амар амгалан байх бол гэж бодлоо. Туяа амьдралдаа худлаа хэлэх байтугай хуурмаг харц гаргаж явгүйгээ бодон. Одоо ингээд би дамдандаа худлаа хэлж явах болж байна. Аль эсвэл үнэн хэлэх үү? Үгүй тэгж болохгүй. Яаж болох вэ? Өөлийн үргээ худлаа хэлэх. Эсвэл батага огт харахгүй нүдэн балаа чихэн дөлий хуучин шигээ явах. Аль нь ямар амар яасан хэцүү юм бэ? Ингэж бодгоод яавч худлаа хэлж чадамгүй санагдлаа.
Энэ тухай өмнө нь хизээч бодож байсангүй. Өнөөдөр тэр нөхрийнхээ асуултнаас цаашиж ийхүү эмзэлэх бодол төрөв. Туяа цааш яах тухайгаа хичнээн бодовч бодлон чиглэж өгсөнгүй. Бататай уулзахгүй явна гэдэг хэцүү. Тэр хичнээн жил түүнийг сэтгэлдээ тээж явлаа. Дөнгөж барааг нь харах эрхтэй болцоход зүгтах гэдэг санаанд өгтөмгүй хажээ. Нөгөртөө чин үнний хэлий гэтэл бас л зүрхөрөхгүй. Өөрийнх нь төлөө бүхэл амьдралаа зориулж шаргаж явна гэж бодож байгаа тэр сайхан сэтгэлийг яаж унтраах вүлээ дээ. Бас өөхтөд байдаг гэж бодоход эцэст нь өөрийгөө хөнгөн хөвөлцөр амтан байна шүү гэж дүгнээд энэ өдрөөс хойш Батааг харахгүй явъя. Өөрийгөө ч өрөөлөгч зоохо болий гэж хэллээ. Энэхүү сэтгэлдээ тулгын шаардаж чадсандаа төр зур тайвшрах шиг болов. Түмэн бодолд худгалдан умирч завсан мөртөө огт юу ч болоогүй юм шиг нөхрийнхэн дэргэд очиж өдрийнхөө ажил төрлийн тухай өөрийнхөө хуучин элдэг өнгөөрөө ярьж эхлэв. Гэхдээ ажлын дараах хэдхэн хормын баярт уулзалтаа далтын даалт нууж чадлаа. Энэ бол түүний хоёр нүүр гаргаж чадах анхны алхам байсныг өөрөө ч мэдсэнгүй. Данданч мэдсэнгүй. Тэр өдрөөс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Туяа Бата хоёр хин хин холдон салхтаа бодсон бодлоосоо ухран биесээ үүлэн уцтаж ойр ойрхон уулзсаар байлаа. Үл үзэгдэх сэтгэлийн нэгэн уяа энэ хоёрыг бат холбожээ. Туяагийн хувьд Бататай холбогдсон харьцаа нь хүн бүрт байхгүй сэтгэлийн ариун нандин хүсэлэг үзэх шиг түүнээс ухрах гэдэг ойлгомжгүй утгагүй мэт санагдсанаа. Огт уулзахгүй барааг нь харахгүй явах хамгийн дээдийн жаргалч юм шиг. Тэр сэтгэлдээ хоёр эсрэг үзлэр товт маргалцаар. Нэг нь Бататай уулзсан учирч жаргал зовлонгоо хаваалцсан тэрж байтга хүсээд өгүүлээд байгаа бие сэтгэлээрээ ойртон хансах. Нөгөө нь хайр сэтгэлдээ захирагдан хөдлөгдөлгүй хажуугийн хүмүүсийн амьдрал итгэлийг хүндэтгэн жолоогүй тэмүүлэх хүслээ хаян огоорших. Энэ хоёрыг зөв буруу хэмээн заавал гарвал өөрөө өөртөө марга авч аль нэг нь шийдэж чадахгүй. Уулзахгүй зөвхтөөж чадахгүй болжээ. Тэрч байтугай түүнийхээ алгаа гიშгэ инээд өгчөн тайван төвшин яриа хөрөө дуурахгүй тухайн гоноглох харцыг хүртэл харахгүй явах гэдэг ээлсэн цөлд цөллөгдөг мэт санагдан. Туяа заримдаа өвчнөө үзэж байхдаач гэж их л анхаарах дүр үзүүлэх боловч дотроо түүнийгээ бодчихсан байдаг байв. Тэгснэ. Юу вэ? Ингэж болохгүй. Энэ бол амьд үйсэн ажил. Хэрвээ би үйлдвэрт машин дээр ажиллавал гараа авах нь. Тэгж болохгүй. Энэ хүнийг буруу хэмжээлбэл хизээч гимшээд нэмэргүй алдаанд орно. Ингэж бодонгуудаа анхаарлаа сарн үлсэн зүйлсээс салан одохоор тэмүүлнэ. Туяагийн өдрийн бодол шөнийн зүйд болсон Бата монол сэтгэлийн хямралд орсноо ойлгон гимших боловч түүнээс гарч чадахгүй байлаа. Сүүлийн үед худал үнэн хэлэх нь Туяагийн хувьд хизээ язааны юм шиг заримдаа бүр хүн заагаад өвчгсөн юм шиг тайвнаар бүр инээж байгаад хүртэл худлаа хэлж өөрийгөө нөхрийгөө хуурах боловч ханаасаа нүүр далд ормогц нөгөө хуучин Туяа нь сэтгэлд нь урган. Чиний нөгөө хүнлэг сэтгэл ариун нандин ухамсар хүнийг хайрлан хүнддэг сайхан чанар чинь хаачлаа. Бүр байсаар огт хинэггүй худлын юм санснаас зохиодог болох нь. Ингээд өмнөөс нь шин Туяа. Яа гэхвэ? Өөрийн ирэхгүй ийм хэрэг гараад байна. Яаж чадахгүй амнаас минь тэр өгөнлаа. Тэгэхгүйгээд би яах вүлээ? Ер нь сүдэртэй амьдрахаас өөр арга алга болох шүү миний хувьд. Ингэж хэрэлдэнэ. Хоёр Туяа хэрэлдэн тэмцэлцээр жинхэнэ Туяа нэгэн бодлын гониг удгартай бүрхэг тэнгэр шиг нөгөө бодлын хувь заяа санснаар бүх юм бүтэмжтэй аз жаргалтай мэт бодогдсон өдөр хоног өнгөрөөсөр байв. Туяа Бататай уулзах үед баяр баясгалангаар бэлгаж холдон салмагцаа цаг золбоо унтарч сэтгэл нь төмөн өнгийн жаргал зовлон худгалдан эргэлдэж нүд нь үлэмж хоног тодорно. Туяа сүүлийн үед ажлаасаа оройдож ирэх нь их болж гэртээ ирэнгүүтээ орон гэрийн ажилд их хатаггүй зүтгэн хийхээргүй зүйлийг хүртэл хийж аль болохоор ханаасаа хүндивтэр байхыг оролдох болсныг нөхөр нь мэдсэн боловч үг хэлсэнгүй. Дандан дотроо бодохдоо энэ маань ухаантай хүн тийм болохоор хэрэгтэй хэрэггүй юм хэлж
сэтгэлийг нь өмүүлээд яах вэ? Тэр өөрийгөө яаж авч явахаа мэднэ. Би ил муу санаж байгаа байх. Зөвхөн намайг ажиллаа хийгээд минь туслахаар зүтгэж байгаа биз. Ингэж итгэлээ. Ингэж бодох нь Дандангийн хувьд хамгийн дээр байв. Үнэхээр дээр байлаа. Хийж байгаа ажлаа урагшлуулахад хинч саад болсонгүй. Тояач залтайхан мишэн алилгаас өөр онцгийн гаж буруузан хандаа харагдуулсангүй. Тояагийн ухаалаг зэрэглэн аашинд хөдлөгдсөн Дандан далдыг яахан харах вүлээ. Тэр бол итгэл найдвар гэсэн хоёрхан үгэнд бүхэл амьдралаа даатгсан хүн шүү дээ. 3 дугаар хэсэг. Процесс солилдон орсноос эндэндгүй нойтон шалбай готол заваар болно. Мэдгмаг шижээл даран гэрийн зүг яарлгүй явахдаа ердийн цангаараа зам зуур хараа бэлчин энэ тэрийг хайцуулан сэтгэлдээ дандаа нэгийг дүрслэнэ. Тэгтээ энэ бүхнийг дандаа сайн сайхнаар бодох боловч элдв бусын сар явдал эмх жоромгүй хайн гарцаа хүмүүсийн бүдүүлэг үг ярианы гадуур өнгөрч чаддгүй байв. Тэр өөрийнх нь хүмүүжүүлж байгаа залуу иргэдээ сүйдэртэй болж хүмүүжих үе гэж айж явдгаас энэхүү бүгдийг ажиглан харьцуулдаг зантаа болсноо өөрөө сайн мэдэхгүй ажээ. Энэ өдөр залуу багшийн сэтгэлийг зовоосон нэгэн асуудал бол сурагч Сүрэнжав байлаа. Сүрэнжав сүүлийн үед хичээл таслах нь их болж зарим хичээлдээ сулдун авчээ. Хичээлдээ сан сахилгуудтай энэ хүүгийн талаар ангийн багш нь зовхгүй бол өөр хэн зовх вүлээ. Мэдгмаа ажил тарснаас хойш гэрт нь очихоор шийдлээ. Мэдгмаа гэртээ ирэхэд хүрлээ хэдийн ирчихсэн. Цэвэр цэмцгэр зангаараа хамаг ямаа гялалцтал арчин бараг худлаа илэх хүнд шаланд нүур харагдмаар байв. Чи минь юунд цэрхий цэвэрлэвэ? Охин дээр очсон уу? Үгүй шүү, зав болцсонгүй. Ажлаас ирээд л юм. Гэвэл Мэдгмаа арчиж өнгөрсөн шалыг харан нүүрэнд нь дургуулгах айс илэрхийг өөрөө мэдснэ түүнийгээ даллан. Миний өвгний ажилсаг дэнтхэн. Үнэндээ гэхэд чи шуудхан ээж охин хоёр дээр очих нь энэ ажлаас хавгүй дээрсэн. Тэдний хоолны мөнгө ингээд дууссан да. Надад зав олдохгүй юм аа. Одоо ингэс хийгээд буцна. 1-2 хүүхдийн гэрээр орох хэрэг байна. Гэвэл хүрлээ шалынхаа альчирыг барин дуугийнхан зогсноо. Альч хүнд сайн болж тээ. Миний ажил багадаагүй. Гэснээр энэ хоёрын яриач биш, маргаанч биш харьцаа дуусч хоёул таатахан хооллоготой бие биенээ хайрын харцаар илбэн чимээг өвхөн суув. Мэдгмаа Сүрэнжавын дөрвөл хүйд даасан өрөө уранхаа овцтой 3 хүүхэд өглөө. Шавны галын өрөөнд хоол хийж байгааг харсан Мэдгмаа шуудхан хүүгийн ажилд туслав. Дараа нь гэр орныг хамжин цэвэрлэлээ. Бүсгүй хүний гар дутсан байхыг харсан тэр эмэгтэй зүгээр байж чадсангүй. Баг хүүхдийнх нь өмдний уранхайг ойлсотол дэмбэрлэгөө орж ирэв. Хүүгийнхээ багшийг харан зог тусч их л төвдөх бололтой харагдсанд. Сайн байна уу та? Би тантай уулзахаар ирлээ дээ. Тэгээд эднийг хараад сайн байна уу? Дэмбэрлэгөө анч ядарч явна. Ажил ямар барагдах штэ. Хоёр ээлжийн хооронд шогшоод чөлөө завгарахгүй. Хар өрөө гараад өдөд ирэх юм. Хөрх юм уу хүмүүн их тос болох юм та. Энэнгүй бол хэцүүлээ. Хичээл намын тасарч гүйд цайвах та. Харин тийм ээ, хэцүү байна. Ээж нь хурдан ирвэл боллоо. Хэдийн хугацаагаар явсан юм бэ? Түүнийг хэзээ ирэхийг би мэдэхгүй. Алстай ирэхэл байх та. Хэмээн хайхрамжгүй чимшиг гонигтай чимшиг өгүүлгээд Мэдгмаа учрыг ололгүй гайхаж дуугүй болов. Томлолтоор хөдөө явсан худлаа байх нэ. Хачи юм а гэж бодов. Тэднийгээс Мэдгмаа гарахад харанхуй болсон байв. Уран цагийн бүлээн сэвшээг таатайхан сороод хөрхөө төвд дэмбэрлэгөө уран хүүхдтэйгээ зовхон дээ. Сүрэнжавын хичээл тасалдаг явдал танхан цагийнх нь биш аргагүй амьдралын бэрхшээл байх нь. Ингэхээр бид энэ хүү туслах найдлага байна. Ингэж бодоход санаа намрах шиг болов. Маргааш нь Мэдгмаа багш бүлэг салаатын дарга нарыг авч үлдээд өөргөөгөө. Ингэж 7-га ангид халамжлан туслах бүлэг шинээр нэмэгдэн ажилд орсноор багшийн сэтгэлийг зовоож байсан болчлуу холын хол шидэглээ. Мэдгмаа багшийн хүсэл гэвэл хүүхдүүдэд яавал сайн сайхан хүмүүжүүлэлтэй иргэд болох билээ гэж бодоход унтах нойроо хасна. Тэр орчны нөлөөний талаар бодох үедээ бүрж их
бодолд ордог байв. Манай эцэг эхчүүд зарим нь хүүхдүүдийнхэн дэргэд могоод могоогоор хараалтан хэрэлдэнэ. Зарим нь эд хөрөнгөнд улааран шунана. Нийгмийн өмчийг хүртэл завшихаас буцахгүй. Энэ бүхнийг хүүхдүүд маань харж байгаа. Ингэж бодоод ясавтайдаг байв. Өнгөрсөн нийгмээс үлдэж хосорсон хуваа бодох, амин хуваа хийжих харьцаа зарим талаар газар авч байгаа нь Метагмагийн гадуур өнгөрч байсангүй. Энэ хоцрогдол үзэлсэн халдвар төвчин шиг хүүхдүүдийн харьцаанд бодол үнэмшилд шингээх үе гэхээс айдас төрнө. Метагма шавийнхаа гэр бүлийн амьдралыг харснаас хойш багын найз туяагаа үе бодох болов. Тэр маань хоёрдоо сэтгэл нь сэнсрээд нэг л биш. Амьдрал нь буруу тийш эргэж энэ айлын золгүй хэдэн хүүхэд шиг цаад хэдэн зовчих үедээ ингэж бодон уртаар шүрсаллаа. Тэр эргэртээ ирэм маргаашин хичээлдээ бэлтгэж судал утас дуурав. Туяа чи юу? Сайн ойртой чамтай уулзаагүй мөн чих саналаа. Би ч бас ялгаагүй чи завтай бол манайхаар хүрээд ирээч. Завтай охин минь ээж дээрээ байгаа болохоор найз нь одоохон ингээд уцаад авин яар авчлаа. Метагма найз бүсгүйдээ очиж хуужлагаар яарах нь энэ ажээ. Тэрээр оронгуудаа дамтай хайцсан бэ. Манай хүн хуралдаа гинэ. Нэг лут хүн гарах нэ. Гэрийн бараа харах нь хоорол байх юм. Би чамааг ороод ирэх болов уу гэж хаяа хүлээх юм. Найз нь яах вэ? Нөгөө хэдэн хүүхдүүдтэйгээ зуралдаад хитэн ороход эдэртэй нуцалдаад заваар тааруухан байх юм. Чи чинь сүрхийн өнгөтэй байх шүү. Өнгөө алдтаа хэдэн өвчтнийхээ ар өвд сандраад дараа нь гэрт ирж энэ хэдтэйгээ бөндөгнөд сэтгэл чигж авах юм байхгүй эдэр дууссан. Ингэснээр цааширлгүй дугаа хурав. Тоя найзыгаа дуудахдаа яар зөвлөх юм байх шиг байсан одоо болохоор юугаач ярихвдээ олигтой юм биш дээ. Цагийнхан гарз юм да гэж бодогдсон энхүү дугаа хураажээ. Чи яагаад дуугүй болчихов? Би чамайг дуудахаар нь чухал хэрэг гараа юм байх гэж яарч хэлсэн шүү. Нөгөө Батасайн уу? Та хоёр уулзж байна уу? Ингээл Тоя энийг хэлэн. Ад читгэр шиг сэрхэн амтан. Чи бас энэ тухай бодол явна уу? Бодлого яах вэ? Магадгүй чамаас илүү бодож байгаа ч юм болов. Чи хүний сэтгэл зүрхийг судалдаг, уур дархийг нээдэг мэрэгжилтэй хүн дээ. Намайг нэг судлаад шинжилээд өгөөч. Тэгэлдээ юу бодож юу хийж байгаагаа нуулгүй яар гэж тушаах байна. Чамд. Ингээд хоёр нэц тас өгрөлдөө. Энийний хоромхон зур болж өнгөрлөө. Туяа хайр баяр хосолсон царайгаа төлөв төвшин болгож найз нь эргүүтэй адил явна да. Саадгыг чинь сэтгэлээсээ хөөж хөндөрүүлэх байтугай уулзахгүй барааг нь харахгүй байгаас айдаг боллоо. Одоо ч юм яахан мэдгээ болоод л чамайг дуудлаа. Ингээхвэл Метагма энэ яриаг ямар өнгөөр ярихаач мэдсэнгүй хэсэг бодол болсноо. Тэгэд яах гэж хөндөрж чадахгүй хүн хатан дурлаад байгаа хэрэг. Хачин юм да. Яг тийм. Яхаа мэдэхгүй эргүүтээд. Ямар улаастай годамжинд гүйж хурууга хазаж явсан жижигхэн туяа биш дээ. Итгэл хүлээсэн ээж, эмч, хүний хань байж эргүүтээд байх юу байсан юм? Дамдангаас салж хөөхөн хүүхдүүдэд өнчрүүлэх гээгүй юм бол амьдралаа өөр өнцгөөс харалтаа. Тийм шүү. Үнэндээ сууч чадахгүй, салж чадахгүй хачин юм болчиход явна. Би хүн хуурж явснаас үннээрээ зүтгэхээс буцахгүй харшинтай бололтой. Тэгвэл бүрч буруу тийш явна. Чиний нөгөө энерги сэтгэл ич чинь алга болно. Хүний өөрийн дөрөн хүүхэд зан хоёр хүний хой зайг бодсон уу? Энэ бол зөвхөн өөрийгөө л бодож байгаа хэрэг шүү дээ. Ингэж урдаахан хэлэх найз руугаа туяа зөөлөн харж яснаа. Чи арай хатуу ярьж байна. Шавнар гэж үсээр намаага мартчихэ. Энерги сэтгэл гихч байхгүй байсан бол би юу гэж болох бол? Өөрөө тулаагүй хүнч хүнийг ойлгохгүй л дээ. Би хүнээс өөр төрөгөж энэ талаар бусадтай огт адилгүй хүн бодоод байх шиг байна. Ер нь л шаналаад болох биш. Нэрэж би сэтгэлээрээ тулаагүй хүн ойлгож чадахгүй гэж чиний хэлдэг үнний хавтаадаг шүү. Тэгтээ хүмүүсийн амьдралыг ажиад явхад олон юм санагдах үеч байдаг. Мэдээж өнөдөр нэгдэн массаж маргааш нь мартдаг хүмүүст хэлбэрхэн байж таарна. Чинийх бол хүүхэд ахугаас хүсэн мөрөөдөж явсан болохоор үнэн юм. Үнэн учраас
Хатуу байна л да. Харин тийм ээ. Хажин шаналгаатай байна. Ажил төрүүлж олигтой хийж болохгүй. Сэтгэл дандаа нэг юм зүйлтэй. Гэртээ ирээд ч давтайхан сууж болохгүй. Нэг юм өгүүлээстэй. Арай гэж бараг нь харахаар салаад явмгүй. Хүлгаар сэтгэл санаа бүгд тушаатай болчих юм. Алийн болгон ингэж явах вэ? Чи ойлгохгүй л байгаа бах та. Ойлгож байна, найз нь. Чи нэг гүн бодож зав шаналаад сэтгэлээр унаад байж яах вэ? Хүссэн цагтаа уулзаж учирч чаад дандаа биш шүү. Тэгэл байж бай. Тэгтэл чинь учир олдноо. Цаг хугацаа бүхнийг өөрчилдөг жамтай. Тэгээд яах гэж уулзаж үнсэлдээд дараа нөхөртөө юу гэж хэлэх юм бэ? Энэ худлаа хэлэх гэдгээс чинь бүр жигшиж үзлээ. Худлаа хэлэхгүй, үнийг явахгүй гэх. Чи ингэхэд солиорч байгаа юм биш үү? Яах болж байна? Дундаж харцаа гэж юу байж болохыг би л мэдэхгүй юм байна. Зарим хүмүүс худлаа хэлэх хуйлтай гэж төмөнтэй ирж мянгантай үглэг хадлаа. Буруу харангуутаа худлаа хэлцгээдэг, нөгцдөг, сүлбэлддэг, хулгайлдаг юм байх ч нэлээ. Чам тийм л зам тохиолдож байгаа юм бол түүгээр чадсан чадаагүй л явах болжтэй. Ингэж нилээд хатуу үг хаяв. Харин түүнд чинь л гол нь байна. Худлаа хэлж хулгай хийхийг юм чинээ боддгүй. Дүүгэрээ тав болгож явдаг хүмүүст түн шиг хэлбэрх юм алга. Харин би сүлд нь ямар их шанална гэж чи бодно. Ёстой мэдэхгүй. Рашан байна да, найз минь. Ингээд шанаад болон бодол боллоо. Мэдэгмаа гэнэт найзаагаа ихэд өрөвдөв. Тэгтэл бууж өгөхгүй юмсан. Сая би юу гэж хэлвэ? Арай боолт хийсэн юм биш байгаа да. Ер нь эвлэр хайс гаргасан байна. Ингэж өөртөө гимшив. Туяа хүүхэд байхынхаа өөрийнхөө зүтгэж дандаа л буулгаж байж сая санаа намардаг байсан. Би мэдсээр байж засч чадахгүй буусаар байх юм. Хачи юм да. Харин энэ асуудлаар болж хамаагүй төглөж болохгүй шүү. Бодох тунгах хэрэгтэй юм байна. Ингэж бодон шүүр салдав. Мэдэгмаа найзаагаа харан дэмий инээмсэглэж. Туяа. Чи бид хоёр хой салхи шиг явсан гэхэд сайн нөхрөөд олж авсан шүү. Эрдэмтэй, ухаантай, чамд хайр халамжтай, ер нь юугаараа дутаа бай. Чи түүнийг гомдоох, хүнд ирэх учиргүй. Хүүхдүүдтэй ч бодсон тэр. Ингээд байна. Хүн жаргалдаа ташуурхаараа л ингэж бодилдог юм. Өнөөдөр чиний ажил дүрэл өөдрөг биш. Хааны ижил чинь халамжгүй олон хүүхдэд дарагдсан. Хоол хувцас муутай бол юуних нь илүү сэтгэл, илүү хүн ярьж суух үлээ. Тийм үү? Би тэгж л боддог. Гэвэл чи яасан их юм боддог болоо вэ? Хөгшин авгаа шиг. Нэрэл тиймдээ. Би дамдангаа голоод байгаа юм биш л дээ. Чи ямар намайг мэдэхгүй биш. Бата дамдан хоёр бол надад зөрж ижирсэн сэтгэл шүү дээ. Хэнийг нь би мөрөөддөг байлаа. Харин дамдан бол яаж надтай азар дайралтсан юм бол гэж боддог. Яг үнэ. Ганцхан түүнийхэн сайн чанар бүрийг батагаас дээгүр тавиад бодоод бай. Тэгээд ч бата чамайг эхэлж хараагүй мөртөө одоо ингэж байгаа нь дими байхгүй юу? Би тэр сүрхийн үнтэй чинь уулзнаа. Ингээвэл туяа ихэд твдэж. Хэрэггүй. Давс нэмэх шаардлагагүй. Ингээв. Тэр хайртай хүнээ өрөөсөж харамлдаг тул түүний хорон өгнөөс бүрж харамлах нь мэдээж байв. Найз минь дээ. Анхны хайр л гэн. Тэр чинь юу юм бэ? Балчир багад хийсэд өнгөрсөн зүйл. Ер нь бол наадах чинь хийсвэрлэл. Үүлэн донд хөвж явна гэдэл бодчих. Бодит амьдрал бол өнөөдрийн хань хижил үр хөвгөж шүү. Тийм болохоор зөв шийдвэр гаргах хэцүү биш. Би ч ялгаагүй. Галаад байгаа амьдраагүй. Түүний царайгч харах ирэхгүй яваа. Би түүнийг тэгж их өндөр тавьдгүй гэж хэлэх боловч сэтгэлд нь тавихаар барах уу? Барааг нь харгасан. Гэж үй шүүр салдан боддгоо санан инээмсэглэлээ. Туяа түүний үгийг чих тавин сонсох зураа царайны хувирлыг соргохоор ажин. Заяагүй том ажи гарчээ. Одоо жинхэнэ залчгаад сууж чадахгүй байна. Ингээд хоёр найз хөхрөлдөө. Туяа найзаагаа шоолон инээснээр надад нэг их томорхож багшлаад хэрэггүй. Багшд нь таны лекцийг бишгүй сонслоо. Тунгаан дүгнэж шалгалтаа өгөхийг зөвшөөрөх үү? Ингэснээр энэ хоёрын энэ удаагийн яриа тодорхой шийдвэргүй завсарлаа. Туяа найзаагаа гаргаж өгөө. Мэдэгмаа туяагаас салан явахдаа л уг явдлыг эрүүл саруул дүгнэх боломж гарлаа.
энэ туяад хэцүү байгаа нь ойлгомжтой. Би найзтай арай хатуу хандаагүй байгаа. Энэ хоёрыг хатуу шаардлагаар хүчээр салгаж болохгүй. Бусадтай огт адилгүй. Үнэхээр туяад түүнд ямар сайн бэлээ. Одоо нэгэнт учрын сэтгэлээ жаргаж би биенээ ойлгож байгаа үед нь хамаагүй хөндөж болохгүй. Худлаа хэлэх гэдгээс туяа минь туйлын айж байна. Би түүнд туслахгүй бол хэн туслах вүлээ? Хамгийн гол нь амьдралыг нь сарниулахгүй байх юмсан. Би ч гэсэн галаатайгаа гай болж дайралдвал яах ч юм бэлээ. Одоохондоо миний сэтгэлийг хоёрдуулах хүн алга. Нөхөр маань зарим талаараа учир дутагдaltaй, эдгэрхий ойрын бодолтой, сэтгэлд үрдгүйч би түүнийг хүндэлж үргэлж өмнө явахыг хүсдэг. Өнөөдрийн миний бодол хизээ хэдийд ямар болохыг би мэдэхгүй. Цагийн юм цагтаа л үнэн байна. Ингээд бодоход амьдрал гэдэг хуурамч юм шивтэй. Хэмээн бодох аваа. Тийм ээ. Мэдэгмагийн бодлоор хүний амьдрал ирэнтэй бараантайч хүний ухааны гадуур хийгдэх зүйл огтгүй билээ. Сүүлдээ мэдэгма сэтгэл гэдэг өгөгдөхүний тухай бодгоос айх шиг боллоо. Сэтгэл гэгч хийсвэр юм. Ер нь амьдрал байж байгаагаараа үний юм. Тэгэхээр туяагийн дамжинтай амьдрсан амьдрал үний юм. Чухам бид өсөгтөө бодсноо өдлөгтөө хадгалж өгөөхтэй сэргэн санах нь үний юм. Энэ бодолд ихэн байх эсэх нь тухайн хувь хүний явдал хэмээн бодол хэлнэ. Би ч мөн тэнэгтэж байна да. Ингээсээр шатаар алгуурхан өгсөв. Дөрөвдүгээр хэсэг. Зочдын өрөөнд тавлагхан суусан тэд нэгэн зүйлийг махран ярилцсан. Дамдам бодол болон эргэцсэнгүй байх мэт. Ер нь хүний сэтгэлийг таних гэдэг хэлбэр биш. Миний хувьд өнөө ингэж наргиз цагаан цайлган ярьж байгаад гол биш. Хүн ер нь нууцхан бодолтой амьтан юм. Муу санаагүй хүн гэж алга. Тэгэхдээ өөрийнхөө санаа хэлж чаддаг, итгэлийг хөөсрүүлэхгүй байх нь чухал санагддаг. Гэвэл готов. Тэр талаар би бас өөрийн бодолтой. Тэгэхдээ хүн хүнтэй тааруулж харьцгал хамгийн чухал. Хүний дотоод сэтгэлийн асуудал хэцүү. Бидний шиг техник сэтгэлгээтэй улсад бол илүү тэхээр. Тийм үү? Мэдэгмаа. Чи биднийг техник сэтгэлгээтэй гэдэг байхаа сэтгэл судлаач бай гэж хүүхнүүдийг ярианд анхааруулв. Тэр үеэр туяагийн гониг лүнгээ баргар царайтай байснаас болж дээрхээрээ үссэн ажээ. Үнэхээр туяа сэтгэл дундуур байсан ч найз нөхөдтэй албан хүчээр хуучин шигээ хандахыг оролдох хэдийч хиймэлдэж байв. Замуудаа хүн сайхан зантай, сайхан инэдэг болох гээд оролдоод бүтэхгүйтэй адил. Туяагийн өөрчлөгдсөн харьцаа даравч дардаж байлаа. Энэ бүхнийг мэдэгмаа бүрэн мэдэрч байгаа учраас үнэнч нөхдийн сэтгэлд сэвэхгүй гэдэм ил оролдоно. Аль хэдийн энэ харьцаанд дассан дамдан дотроо эхнэрийнхэн зан харьцаа өөрчлөгдсөн дургуйлгаж тэрч байтугай зэвүцэж байсан ч нүүрэндээ илрүүлэхийг хүсэхгүй байв. Тэр байн дар зайгалж тамхи байгуулж цогтой хинч амархан танихааргүй намун тавин байдал нь хэвэр байлаа. Тэр гүн бодолтой жаргал зовлонгоодын юмч амархан гаргахаар хүн огт биш. Нэгэнт баярын өрөө найз нөхөд цугларсан болохоор баясан жаргах нь зүүн хэрэг. Мэдэгмаа айдуу барих болж жижиг хот гэдэг ардын дөг аялав. Цаана хань хүнтэй чамаагаа би чинь царай ажил суудаг нь миний буруу яа. Ингэсэн үгийг аялах үес туяагийн том нүдэнд дүүрэн нулимс хурж нулимсаа арай ядан дарцууснаа. Галын өрөөрөө орохыг бүгд ажигласан боловч түүний дотроос дамдангийн сэтгэл хачин их өмөр сандрах нь нүүрэн дэлрэв. Тэр энэ удаа эхнэртэй байж ядан уралсан боловч бас л зээжний гүндээ нууж амжлаа. Мэдэгмаа арга буюу хошигнож. Ардын дунд сэтгэл уярах гэдэг урлаг ойлгодог хүний ажил. Ингээд би уян хүн уйлж ухны шиг майлтал дуулж байх шив. Ингээд хөхрөө. Цэвэл уярч байгаа хүний сэтгэл чухам уйны хуу оймэрсний хуу мэдсэнгүй. Ингээд тэр байдлыг хөгжин болгон өнгөрөөснөөр дамдан эвгүй байдлаас төр зур гарсан боловч дотроо хар муу санаа нууж амтсан ажээ. Орой болсон хойно найз нөхтөн гарч гэрийн зүг явахдаа хамгийн ихээр хүндэлж явдаг айл өрхийн амьдралд нэгэн ангал гарсныг ажиглаж
тэр тухай ярих байтугай бодхоос ч зовж байлаа. Ам султай цэвэл нөхөртөө хандан энэ хоёр нэг л хажин болжээ. Хуучин шигэ биш байна. Яах нь вэ? Ингэж асуу. Готов хэсэг дуугүй байснаа. За эрэг дуртай гэдэг нь зүгээр л байх чинь үлээ. Тэгээд ч залуу улсын явдал чи бидэнд ямар хамаатай юм бэ? Туяад уйтгарлах уужир байж ч болно. Аяндаа гайгүй болно үз. Заадах чинь ч ухаантай хөөхөн. Даймд нь чарин дотор тамиртай лотхондэ. Гайгүй ч анда. Ухаантай хүний ажил тийм байдгүй баха. Бидгээд орж хотлаа мар гэж суухын оронд зас залруулах талаас нь туслах ёстой байх. Найз нөхөд гэдэг зүгээр нэг уулзаж уулзраад идэж уугаад явахын нэр биш байх шүү. Ингээвэл готов уурлаж. Тэр хоёр бид ингээд байна. Ийм зөрөлтөө гарлаа. Яах вэ гэж асуусан уу? Огтын болоогүй байгаад хэлэмаа билүүдэд та нарын богино бодол сонждаг нүдөө. Ингээснээр эрэм хоёр дахин энэ талаар ярилцсангүй. Туяа энэ талаар бодож байсан хэрнээ яаж игээд нөхдөөсөө хүндий байх, уулзалдахгүй байхыг нэрэтэг болсон өөрт нь хажин санагдсан ч тийм л болж чаддаг байлаа. Сүүлийн жил нөхөр эхнэр хоёр бие биенээ харан хуурмагхан инээж хоол унд ажил дүрлгэж гүйсээр байх боловч гэр бүлийн жаргал дүүрэн харьцаанд манан татаж тэрхүү манан яаж гихийг дандан сэтгэл төвшин хүлээх болов. Гэвч эхнэр нөхөр хоёр бие биенхийн амнаас сайн муу ямар ч үг сонсохгүй битүү хатуу өдрүүдийг өнгөрөөсөр байв. Дамдан өмнө тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө улааран хөөцөлдөж хийж байгаа туршилт нь амжилттай болох үед зориг орон зарим үе эхнэр хүүхдийн тухай бодох завж гардгүй байлаа. Тэр эрдэм шинжилгээний туршилтаар хөдөө хэдэн сараар явах дуртай болжээ. Туршилтаа дүгнэх шинжилгээр заримдаа гадаад ч явна. Ажил нь ч бүдэмжтэй болж байв. Хэдий сэтгэл болон өөр газар байвч туяа хан нөхрөө хүндэтгэн халамжлах зангаа орхисонгүй. Дамдан эхнэртэй муу санаж гомдох боловч бүр мөсөн хөрч хүүдэрч чадахгүй байжээ. Тэр эхнэрээсээ зовж үнэн санаа нь өөрчлөгдөн амьдрал гашуунаар эргэхүй гэхээс айжлаа. Тэр ингэж өөрийнхөө болон эхнэрийнхээ нэр дэрийг хөөдөх боломжгүй явдал үүсэхүй гэж бодхоос дотроо шаналхын дээр шаналх боловч нүүрэн дээр нь үгээр гаргаад хилжих зүрх хүрдгүй байв. Энэ удаад түүний үл мэдэгч болон тоглож байгаа дүр хэдийгээр хэзүүж өөрт нь дээр зөв бодогдно. Хэрвээ дамдан эхнэртэй сэтгэл санааных нь хувиралтын талаар өчүүхэн өгөө өдөх ахуул бүхнийг уудлан хэлж амьдралыг энэхвээр өргөжлүүлж чадахгүй гэдгээ шуудхан хэлчихэн гэдгийг мэдэж байлаа. Ийм үгийг сонсно гэхээс зөргшин. Дандан энэ явдал эхнэрт нь хэдий хүнд хааш хэрэг хандаж болохооргүй байгааг ойлгож байв. Тэгтээс маа нөхрөө хүндэтгэж үүнээсээ болж өөрөө зав шанаж байгааг хүнээр хэлүүлдэггүй гадарлаж нэг хэсэгтээ өөрийнх нь хүслээр байлгаж аль болохоор хүн дэвтэр байхаар шийдлээ. Тэгтэл эхнэрийнхэн занг хувиргасан тэр далдын хүч нууцхан сэтгэлийг нь дулаасан харгас адуу шидэтэнд уурлан багтарч атаархан хорсох үе аль элбэг тохиолдохыг тэр гэхв. Туяагаас үлдсэн ганц сайхан чанар нь хүүхдүүдэд хайрлах хайр байлаа. Тэр хүүхдүүдэд хуучнасаа ч илүү хайр халамж тавих болсонд дамдан ихэд гайхан. Энэ миний хүүхдүүдэд ийм хайртай атлаа сэтгэлийн гүндээ өөр хүнийг ингэтлээ хайрлаж нууцлж чадаж байгаад өшөрхөх сэтгэл аяндаа төрхөжээ. Дамдан хөдөө экспедицээр аялах хэдэн сарын төвлөлт авахдаа эхнэртэй аль болох өөрийн бодлоор амьдрах боломж олгохыг хүссэн байлаа. Туяа ухаанаараа амьдрах ёстой гэж тэр бодож байв. Энэ өөрт нь хэдий хүндэж дамдан ингэжл шийдэх хүн гэдгээ харууллаа. Тэр салхийнхаа өмнө ам нээж. За туяа минь хүүхэд ичээгээ сайн асраарай гэж хэлэх юу байх вэ? Энэ талаар чи мэрэгжилтэй хүн. Харин эцэст нь хэлэхэд сүүлийн үедэд надад хандаж байгаа шиг хаан гадуу сэтгэл цаад хөөрхийн өвчнүүдтэй гаргавал хүн л жамдгомдог байх шүү. Ингэж хэлээд хүйтэн зэвэн харцаа түнд мэдэгдэхгүй хичээн найз нөхөд рүүгээ хурдхан эргэж тайван хэлдэг хайцаж эхлэв. Туяа нөхрийнхөө дараад нэмэргүйг харагдаж байсан ширүүн харц товчхон үгийг сонсонгуудаа нэг хачин умир твцснэ. Төдгөн зүр зэвүүн хурж амаа амрал зовлон дургүй хөрөх үед хид хөлгөнө давтав.
Дамдан явснаас хойш туяа их зүйлийг эргэцүүллээ. Нөхрөө сайн хүн шудрага эргэж бодож хүндэлж өөрийгөө цавааж явсан. Гэтэл энэ арчаагүй дараа муу санаатай, ходол хурамгарчинтай, амьдралтай илэрч чаддаг байх нэ. Энэ намайг эртнээс мэдсэн атла огт мэдээгүй дөр үзүүлж жүжиглэж яаж чадна вэ? Тэр намайг тийм юмнаас татаад авчих чадалгүй гэж юу? Амьдралдаа надад хайргүй байх нь. Хаашаал бол хаашаа хийх хүлээж дүлийн дэм боргон өөрийнхөө хөл ажил руу улаарын явж яаж чадавэ? Ер нь энэ харваад намайг хайрладаг хүн алга. Би гэдэг чинь хэн бэ? Хиндэж хэрэггүй хог навш. Гутамшигт амтан болжээ. Ингэж бодоход байцуухан аргагүй умирч зүрхэн шимширч байв. Туяа өөрийгөө толонд гараад гайхав. Тэр одоо үнэн санаанаас цайлган сайхан энийг ивч чадамгүй санагдана. 5 дугаар хэсэг. Годомжны цас дагдаршиж хатуурснаар зам алдрага ихтэй байв. Туяа газар шаган хөлөө зоож ядан явахдаа сэтгэл нь гонсгор нүдэн хавдартай байв. Тэр хаашаа ярих хэн мэдэхгүй хүндэрсэн өвчтнийг өглөө оройгүй сагсаар ядарчээ. Харин өчигдрөөс бүсгийн би овоо сайжрах найдвар төрүүлсэнд сэтгэл нь түр амс хийх шиг болов. Энэ хэдэн хоногт түүний өтгөн хар үсэнд буурал суух шиг санагдлаа. Туяа өвгөлтэй өрсөлдөн байхдаа ч өөртөө тохиолдсон амьдрал сэтгэл санаагаа дүгнэн цэнсээр батаад өгсөн хайр сэтгэлээ тэр хязгаарч эргүүлж чадахгүй болсондоо айж байв. Тэр дамдангаа аль хэдийнээс ах шигэ бодох болжээ. Туяагийн сэтгэлийг шаналгасан хожимдсан санаа нь эцсийн эцэст түүнийг юунд хүрэхийг ойлгохгүй болов. Хэзээ хэдий түүнээс чи юу бодов гэвэл ганцхан зүйл гэж хэлэх байв. Тэр нь Батагийн төлөвхөн мөртөө ялтаа хум ишээх борхон царай. Тэр царайг насан турш ширтэн хамаг амьдралаа зориулах замыг хайсаар байх боловч энэ насанд болдошгүй эрдэнэ болох нь өдрөөс өдөрт тодорхой болов. Туяа гэр рүүгээ явж яснаа замаасаа баруун тийш эрэглээ. Түр амс хийх энэ мөчөд зовлон жаргалаа хуваалцдаг өөрийг нь өөрөөсөө илүү ойлгодог мэдэг маага өгүүлжээ. За яах вэ? Ээж минь 2 хүүтэйгээ хоолны үсттэй. Надад ярилцаж суух хэрэг байна. Яа гэв? Гэж бодон шуудхан мэдэг магийн дочхор явлаа. Тэр цааш аажхан алхахдаа би нэрээ сүүлийн үед бие тоож байна гэж юу? 7 мэмч юу гэлээ? Энэ тосгүй хэрэг шүү. Хэрвээ би бие тоож байгаа бол юу болох вэ? Хуу ээжсэн бэрдэгчин үзэл рүү халтран орно гэсэн үг. Үгүй, халтран орох гэж орчихсан байгаа юм биш үү? Гарах зам байна уу? Миний нөгөө Батаг ховдоо өөрийнхөө жаргалын төлөө авахыг мөрөөдөх гэдэг мэдгмагийн хэснэр зөвхөн амин хуваа хичээх гэгч мөн дөө. Үүлийн үргүй мөн болж ажилдаа хайн гадуу хандах талаар тэдний ярьсан ч үнэн байх нэ. Би хүний амийг хамгаалах тангараа биелүүлж чадахгүй хүйтэн сэтгэлээр хандвал түмэн олныг бас өөрийгөө хуурах хэрэг болох нь тэгж болохгүй. Амьдралд идэвхтэй үнэн чандах ёстойг би умардах гэж юу? Үгүй. Хизээч үгүй. Харин хүн 2 амьдрахгүй, нэг л амьдрна. Энэ хугацаанд яг өөрийнхөө хүснээр амьдрах хэрэгтэй юм байна. Хүний иргэшээлгэгч юу юм бэ? Ингэж бодсноо толгоогоос ихсэрч. Үгүй, бас тэгж болохгүй. Хүн бүр хүснээрээ амьдрдаг бол энэ хорвоо юу гэгч болох бол хүн янз бүрийн юм хүснэ. Хачи юм болох байх та. Харин хүн ухаанаараа амьдрах хэрэгтэй. Хүн бүрийн хүсэл биелэг дээдэл байдаг бол амьдралын эсрэг дэсргийн нэгдэл тэмцэл огт хэрэггүй болж амьдрал сөнөх болно байх та. Миний эргүүдэх дэндээд байна. Ингээд би амьдралдаа шинэ алхам хийх болсон ямар ч нөхцөлд үүнийг өөрчлөхгүй бол болохгүй. Ийм байж болохгүй. Ингээд сэтгэл дотроо шивнсээр байв. Чухам ямар эргэлт хийхээ мэдэхгүй ч хийх болсон гэдгээ л ойлгож байна. Сэтгэлийн тэнцвэрээ алдсан хүн яаж бодолж ажил төрөл амьдралдаа ямар их урагшгүй алдаа гаргаж болохыг туяа энэ хэд хоногт сайн ойлгожээ.
Ажил амьдралын өөдрөг төвшин байх эсэг хайр сэтгэлтэй гэр бүлийн амьдралын чин үнэн харьцаанаас шалтгаалгыг ч ойлголоо. Хэрвээ туяа Бататай уулзаж зан харилцаагаараа ойртон дасаагүй бол ингэж эвдрэхгүй. Ажилдаа сэтгэлдээ ийм дарамт хийхгүй залбоо хиймэртэй явж болох байснаа бодлоо. Тэр хаяа нэг дурсчаад яваад байж болоод л байсансан. Туяа элдвдээдийн бодсоор гэртээ оройдож ирэв. Тэр найз дээрээ очихоор явснаач мартжээ. Туяаг орж ирэхэд ээж нь сэтгэл ихэд үссэн царайгаар охиноо харж "Юу болов охин минь? Яасан их оройдох юм бэ?" гэв. "Юу ч болоогүй ээжээ. Өвчтөн маань овоо сайжрлаа. Хоолоо идээд өлсөж байна." гэд ээжигээ харахтаа зовлон үнэгээ төр мартагнав. Тэр нэлэг хөөгч шиг болжгсан ихийгээ харахад хайрлах сэтгэл цээжинд нь уулзав. "Хөөрхий дөө мөн ээж минь. Намайг хагас угас ойлгодог болов. Санаан зовоод байгаа харагдах юм. Гэртээ байхдаа л уруу царайлж ихийгээ зовохоо болъё." гэж бодсон боловч хөвгөлтэй инээж бас чадахгүй ажээ. Энээрээ Мэдгмаа найзгаа гэртээ ирснийг мэдмэгцээ тэдний рүү очихоор хувцслоо. "Орой болсон хань энэ хайчих гэвэ?" гэж нөхрийгөө асуувал "Туяатай уулзах хэрэг байна. Оройдох юу байх вэ? Маргааш зав гарах биш." гэд гараад явчихав. Нөхөр нь араас нь харж толгой цэгсэрснэ. "Дэндээ шуудхан хүн дээ" гэж бодсон нь юу нэх вэ? Туяа ээжтэйгээ ойр зургийн юм ярьц судалгаанад Мэдгмаа ороод ирэв. Мэдгмаа найзгаа хараад гайхлаа. Хэдхэн хоногийн дотор тэр яасан их хувраа бай. Хамгийн гол нь үргэлж баясгалантай галалцж байдаг цаваа хар нүднийх нь цог нь унтарчээ. Найз үсгүүгээ хэсэг зур харан инээмсэглэж байснаа. "Чи минь их ядарсан царайтай баг чинь. Би чинь зүгээр биз" гэж сэтгэл зовон өгүүлбэл Туяа нүдээ том болгон мишээгээд "Зүгээрээ онсон юм болоогүй. Би тойлын сайн байна. Харин ойртой хөгшний чинь ажил тун урагшгүй. Нэг хүүхнийг золтой л алдчихсангүй. 50 туучхыг төглөө шүү" гэд санаа алдснаа янжуураар нь татав. Мэдгмаа гайхаж "Хүй, чи хэдийдээ тамхи татдаг болоо вэ? Юм болох нэ?" гэвэл "Тийм ээ, хаяа татмаар санагдах болж онцгийн брон юу байх вэ? Тийм үү?" гэж өөрийгөө зөвтгөх санаатай хараад удааг хизээний сайн тамхичин шиг цагааргалуулан үлээв. Мэдгмаа найзынхаа нүдийг харж хөдөлгөөн бүрийг ажиглаж байснаа. "За, тийм байдаг байж тэгвэл би ч гэсэн татаа зүзээлтэй" гэд тамхи сорсноо утаанд нь хагад цэцэв. Тэр эмэгтэй тэгээд чиний буруугаас аль эсвэл хинийгч гэхэвд бид хоёр хоёулаа л буруутай санагдах юм. Тэр үрээ золбоолох гэж элдв юм хэрглэжээ. Бүүр арх хүртэл өтрээр рүүгээ шахсан байх юм. Юунд аач тэгдэг юм. Ястаа харамсмаар юм. Тэгээд найз нь үннийг хэлэхэд чухам яагаад ийм төгрөг гэдгийг мэдих санаатай сойчгсан чинь хүндрээ сүйд болоход өчгсөн дөө. Хурлаар хүртэл орлоо. За тэр хурал шимжлэлч дүүрч хөөрхийн амтныг алдсан бол яана. Эмч уснаар айгаагүйгээрээ айлаа. Тийм хүн гэж байдгаа бас. Гэж Туяа толгой сэгсрэн бодол болсноо. Миний бодоход их хүн хэдий зовлонтой ч үрийн хийн сэтгэлээр хайрлах ёстой доо. Гэв Мэдгмаа. Тусгүй хэрэг. Тэгтээ эмчин хүний сэтгэлийг ойлгож байж эмчилдэг байх л да. Ямар нэгэн зовлон байсан байлгүй дээ. Тэгээд одоо яаж вэ? Гайгүй. Өчигдрөөс ирэх төлөвтэй. Оо доо. Уг нь чи авдаг арга хэмжээгээ давын өмнө авах л гэж. Харин тийм. Чиний ажил сайн бидтэй. Хүрлийн ажлаа хийж байна уу? Гэж Туяа асууснаар сэтгэлээ зовоосон хүн бодлоос зайсаг хийг ирмэлсэн элт байлаа. Сайн бид яг байдгараа л байна. Дамдангаас сург байна уу? Байлгүй яг намайг хэрэггүй болсон хүн шиг орхиод даргаасаа гойж байж хөдөө явсан атлаа. Шоу бүрээр үгдээгаад шуудан бүрээр захиа илгээгээд яг л залуу ишгэ байгаа шүү. Ингэж нэмсгэлв. Энэ нэмсгэлэл урд өмнөх нэмсгэлээс тийсвэр нөхрийгөө хүлээж уйдсан, хүсэж мөрөөдсөн, хайрлаж өрөвдсөн мэт баяраар гихийг Мэдгмаа ажиглаад. Ашгүй дээ. Туяа маань амьдралаа үнэлж эхлэх нь
гэж баярлав. Хачин хүн шүү. Бөглөө тавьчихсан вар шиг дуудуугүй алсын бодолтой ухаантай хүн дээ. Тийм шүү. Ганцсан хэрэлдэх юмсан гэж бодоод үдсэн тагчиг ам алдвал барьж болдгүй гэдгийг ягштал баримталсан хүн. Намайг ухаанаараа амьдраг би юу гэхүүгээл яваад өгч байгаа нь тэр. Зөвл бодол байна. Үг хүнийг алж чадна, амьдруулж чадна гэдэг дээ. Хэлээд яах вэ? Хүлэгэн барыг унан байж мэд. Хүний сайныг ханилан байж тань гэдэг үгийг би одоо олсон ойлгож эхэллээ. Хичнээн удаа хөлд орж байгаа хүүхэд шиг дэвчгнэвдэ. Одоо ч амьдралдаа бат гიშгэн шүү. Ингээд алсын алсад бодлоо хөрвүүлэх нь сайх бүсгүй сэтгэлдээ нэгийг шээцэн илхэн. Мэдэг маа найзаахан бодлын нухчааг нүднээс нь харж мэдрэхтэй. Амьдралдаа иргэн ирж байгаа туяагийн сэтгэлийн утсыг зөв хөглөх юм шүү. Ингэж бодон урамтай суулаа. 6 дугаар хэсэг. Орон өдрүүдэд бата толгоо өд татах завгүй байв. Үйлдвэрийн бүх ажил түүний гарыг дамжихгүй өнгөрөх гэж үгүй. Залуу инженерийн ажилдаа улаан хөөцөлдөг чадвартай, юмны эвдэг болгохтой сайн, мэдлэг сайтаг таньсан үйлдвэрийн дарга түнд итгэж бараг хэлснээр нь хөдлөх болсноос хойш Батагийн ажил ингэж хөл толгоогүй их болж бүгдэд хошуу дүрж явах болов. Үйлдвэрийн ажилчид дарга гэж гүйхээсэн инженерийг гэж гүйх нь их болжээ. Батаг ажлаасаа тарж ирвэл нөгөө хөл байх байдаг хэвээрээ. Долгор эрт ирсэн ч ном шагаан диван дээр ч юм уу орон дээр хэвтэстэй. Хүүхдүүд нь хоёр өрөөгөө дамжин гүйлдэнэ. Тэдний тоглоом машин боо хөглөрнө. Бата хувцад айлж шагун цайхан ажиллаж амдан орхоос өөр арга байхгүй. Сүүлийн үед энэ ажлаас уйдах болов. Түүний зан харьцаа ихэд эвдэрч Бата хоёр томол сэтгэлтэй хүний тохихгүй уцаар аашаар гэр орондоо тайван амарч чадгаа болов. Хүний арашин эвдрэх гэдэг хэцүү юм да. Чи чинь яагаад оройд ороож ихрлээд байх болчихов? Ингэж долоорыг асаавал яалаа гинэ гэж хөмсгөө зангидан харснаа. Чамд л тэгж бодогдоо үсттэй. Ажил төрөл санаа амар байхаар алга. Ингэснээр өөрөө хэлэлгүй гоноглоо. Долгор түүнийг хэсэг ажигаснаа. Сайхан нөхрийг би авсансан. Намайг хүмүүс эрийн тэнгэртэй гэлцдэг. Үнэндээ үүнд минь үгүй шүү. Би л тэнхтэй сэтгэлд нь сэв хийж явсан. Одоо үг хэлэх арга. Сүүлийн үед нэг л өөр байх болж. Биднийг л битгий орхиосоо үлээ гэж дотроо бодсон ч дийлж байх шиг тэнэг санаа нь даамгаалж. Сүрхийн болж тэ одоо л нэг их ажил төрөл гэдэг хүн гарч албаны машин унаж давхснаас илүү их юм бүтээж гийгүүлээгүй байлгүй. Би л харахгүй мэдэхгүй байна. Ингэж хэлж орхив. Бата сэрвэсгийн урлаж. Битгий дэмэрээд байгаарай. Би улсын өмнө хариуцсан ажлаа энэ орон гэрийг чамааг өөдтэй өнгөтэй байлгахын төлөө хоол нойроо хасаж авна. Тэг чи юу гинэ? Дандаа хэрэгтэй хэрэггүй юм ярьж суух санаатай. Тиймдээ толбол чам шиг амтан ч ховор ах шүү. Чи ханы хайрлаж өөр хүүхдтэй асарч чаддаг болж байгаад ийм үг яар. Ганцхан өөрийнх нь хар амийг бодож байдаг гэдгийг чинь би мэднэ. Тэр чиний ярих дуртай хайр сэтгэл гэдэг үгийг чинь хэлэхтэй биш. Харуулхтаа байдгийг ойлгох болсон. Би тулдаал өдий зэргийн яваа гэдгийг ойлгох болсон баймаар. Цаад хүүхдүүдийнхээ уранхаа зорхойг ойжшид орон гэрээ өөдөн тад. Ажлаас ирэхэд хүний хан шиг аяг халуун цайтай байцаар. Бас тэгээд өөрийгөө мэдэхгүй залтай. Ингэж хэлжгээ шуудхан хуцлаад гарлаа. Долгор нөхрийнхөө тодорхой хэдэн үгэнд нам цохиллоо. Өмнөөс нь ангаахч үг байсангүй. Тэр 10-аад жил ханилан суухдаа ийм үг хэлж шаардаж байсныг сонсоогүй. Энэ талаар бодож яваагүй ажээ. Болж бүтэж байна гэж санаж явснаас ханыхын сэтгэлд ийм толб тавьснаа мэдээгүй байсандаа харамслаа. Үнэндээ нөхрийнхөө халамжинд бөөвөлөгдөж амьдралаас олдсноо эргэн бодоход хайран байв. Нэрэл би ханыгаа ажлаасаа ядарч ирэхэд нь аяг халуун хоолыг нь хийж өмнө тавих эхнэр хүний үргээ мартаж байхгүй хаврын зүдэрч ядарч амттай сайхан хоолыг нь дөлгөн сайхан харцыг нь сандаг хүлээдэг байсан. Би хүүхдүүдтэй анхаарал хэр зэрэг тавьдаг үлээ гэж бодоход бас л хилээд байх юм байсангүй. Энэ үеэс нөхрийнхөө харц өгөнд биш ганцхан өөртөө гомдлоо. Тэр яагаад ганцхан өөрийгөө боддог гэж хэлв
гэдгийг ихэд эргцүүлв. Бид хоёр хоёулаа дээд сургуульд төгссөн. Энэ хооронд би хариуцсан ажил нэр дэрэв хөзөлдөж хантай тавих анхаарлаа суулруулсан байх нэ. Одоо хаанч холоо олж идэхтэйгээ боллоо. Энэ маань хэний хүч хэлээ? Батагийн минь хүч хайр шүү дээ. Тэр минь намайг их сэтгэлээр 4 жил хэдэн хүүхдүүдтэйгээ божигнож зарим үе чагунс шиг суудаг байсныг үгүйсгэх хэрэггүй. Түүнд минь мэрэгчлээ дэвшлүүлэх заавч гарсангүй. Харин биед ажиллаж чаддагтаа өдий зэрэгтэй явна. Тэгэхэд би юу ярьж, юу хийсэн да? Би арай хайрлаж чадалгүй алдсан юм биш байгаа. Хожимтойг бол цаг хугацаа байнсан ч гэж бодлоо. Магадгүй доллар хэтэрхий оройтож угаарснаас хизээж алдаж болохгүй нандин эрдэнэ алдсан байж болох юм. Зарим хүн хэлээд чичлээд байхад засардгүй тайлшвэ. Зарим үе бодцоод бүтээдгүй ухаанд нь ч бас би юу ч гэлээ энэ үе доллар зөрхий зөв дүгнэлт хийлээ. Бата өмнөөсөө хазар алгадан мүлээх хүйтэн салхийг тоосонгүй урагштай болно. Намайг ингээд мэдээгүй байхад нь очиход туяа яасан их баярлах бол. Яваад очоод гараад явмгүй харагдуулдаг амар гэж хэцүү юм да. Хоёр биеэл зовоож анда. Туяа минь миний ихнэр байсан бол ажлаас тааж ирэхэд ямар урамтай байх болоо. Дандаа нэмсэлэх харнууд хараад ануугүй жаргалтай царай. Тэгэхэд долгор орой очиход орон гэрээч цэвэрлжих юм байхгүй. Ял хийтэл хэвтэж байх юм. Эмэгтэй хүн гэрийн чимэг байх ёстойсон. Яасан ч ухаан муутай хань үлээдэ. Долгороос авдаг нь албан ажилдаа алд дээр нам засагтай хариуцлагатай хүн юм да. Ямар ч хүний дор орохгүй дээ. Намын дарга гээд сэвэд байхыг нь яана. Тэр сэргэлэн цаваа ажлын өндөр шаардлага хариуцлага яагаад гэр бүлдээ зориулдаг юм бол. Надад дайралдсан энэ хоёр хайр хоорондоо мөнч зөрөөтэй. Би долгороо халамжтай сайн эзэгтэй байвал сэтгэл ханах байлаа. Тэгсэнгүй. Тэр үнэж байж бас чадаагүй. Ингэж бодогдмогц эргэн бодохыг огт хүсдэггүй. Тэр нэгэн гонигт явдал нүдэнд нь тодорлоо. Долгор яалаа да. Хэдэн хүүхдтэй хутгалзаж сууснаас насны залууд газар үзэж нүд айлаг сурч мэдэх юм байвал сураг хаан минь гисэн сэтгэлээр нэлэх хүүхдтэй ойлуулан өгжээд үлдэхэд минь тэр яалаа. Өөр хүнтэй нүгцэж миний оргилсан халуун сэтгэлийг унтрааж байсан. Түүндээ харамсаагүй. Тийм ээ. Харамссан ч гүйцэж ухаараагүй. Бүгдэд ухаалаг хандаагүй шүү. Туяагийн хувьд бол өөр юм. Энэ бол түүний анхны сэтгэл гэдгийг би ойлгодог гэдээч насаар нь зовоож яваа билээ. Хиний төлөө тэр билээ. Зөвхөн л долларын төлөө шүү. Туяа миний сэтгэлдээ бодож төсөөлж явсан эхнэр яг мөн. Өөр хүүхэд хань ижил босод хүмүүстэй харилцаж байгаагийн элдэг сайхныг зүйрлэх юм алга. Сүүлийн үед надад эргэлж гомдож төнөж үеэ сэтгэл шимшрүүлдэг болжээ. Хурдан гомдох үгний өвөө хандахгүй яана. Даанч цагаахан сайхан сэтгэл. Би туяагаа авч чадахгүй мөртөө зовоож байна. Холдыг авч нэгэнд чадхаа өнгөрчээ. Бид бибидээ хэтрхий дасаж байна. Нүдээ гуражлуулаад уурлах нь хүртэл эгдүү хүргэдэг болж. Хоёрын бие бодвол туяаг авах шиг жаргал надад хаа байх вүлээ. Ингэж бата туяа долгор хоёрыг харьцуулан бодсоор явдал зорьсон газартаа ирсэн байв. Яг л батагийн бодсноор хайртай хүүхнүүдээ том жижиг болгон харж инээсээр байлаа. Туяагийн магнитины баясдаг цаг гэвэл бататаа учирсан тэрхэн өчвөлээ. Түүнийхэн хувцсыг нь уйгах зураа малгайг нь үнэрлэн анамсгалаа. Батагийнх нь үнэр малгайд нь шингээсдэг дэр хизээж мартдгүй. Туяа өтгөн шаргал цаагааж янаж дээжийг нь хоёр гардан барихтаа багтаж ядсан харин аяхтай цаашиг нүдэнд нь мэлтгэнэ. Туяа хоол их зураа ойрын өдрүүдэд юу хийж яаж суснаа тайлгнаснаар байлаа. Тэр зоримгоор батаг ширтэн. Чи ойрд яагаад үзэгдсэнгүй? Би чамайг нүдээ хүртэл хүлээх юм гэв. Шинэ жил болох гээд ажил эхэл байна. Ажил их гээд намайг мартаж чадна гэж юу? Сан хэрэг гэж толгойг огцом сагсрав. Энэ бол туяагийн бажимдсан үедээ гарах болсон цоо шин ааш гэдгийг бата сайн мэдэж байлаа. Яалаа гэж тэ туяа минь. Бүх юмд сэтгэл амар явна гэж чи яаж бодов? Одоо тэгээд би нэг л хачин байх болж. Чамаг ямар нэгэн хэмжээгээр бодож санаж яваад хөл наашаа иргэдэг болжээ.
Гэвэл Туяа түүний хэлэх дууны өнгө харцыг ажиглан нүдэн онилгон бодол болж байснаа чин үнэн санаанаас хэлж байна гэдгийг олгоод энэ хідэн үгэнд ханаж сэтгэл нь баяслаар гэв. Батагаас үг авах гэдэг тэнгэрээс одж өрхийн адил. Туяа бол бодсон санснаа юу ч үлдээлгүй юу ч ярих нь. Бата болохоор өөрөө өөртөө ярьж сэтгэлдээ шингээд суугаас гаргаад хэлэх нь ховор. Ийм ховор хүн бие биенээ ойлгох гэхэд хэцүү байв. Туяа заримдаа харц үг хоёрыг нь харьцуулах санаатай суусаар дотроо буруу дүгнэлт хийх нь бий. Энэ өрөө Бата тэр хоёр хүрлээгэнд очлоо. Хүрлээг их санамсаргүй байхад ирсэн найз нараа хүндэтгэн өгтөв. Мэдэгмагийн нөхөр эхнэрийнхээ хайртай хоёр найзад нэг л мэдгэд дасчихсан ирэхгүй бодвол өгөөлдөг болжээ. Бата тэр хоёрт үнэн санаанаасаа баярлана. Хүн хүндээ хань болох гэж сайхан ч юм да. Яс бус харьцаатай бид хоёрын сэтгэлийг ойлгохгүй доромжлох хүмүүс нэг хэсэг байхад хүндэтгэн хайрлах хүн бас байдгаа гэж бодохдоо тийхүү баярлдаг ажээ. Тэднийд бүхэл өрөөжин суугаад гадагш гарав. Годамжны гэрлэн дэнлүү зарим нь асаалттай, зарим нь шатсан боловч замыг бүдэг бадаг гэрэлтүүлж ойрын хүмүүст бие биеийнхэн царай өдөр шиг тод бишч сайн харж болохтой байв. Туяа баруун зүүн талдаа Бата Мэдэгмаа хоёрыг суугдан энэ өөрчлөлт үүнээс илүү жаргал хаа байх вэ гэсэн шиг туйлын амгалан иршүүд алхан жолоогүй сэтгэлдээ хөдлөгдсөн. Энэ хөв бүсгүүд үнэхээр таатай орчлонгийн нарыг тавирсан мэт байх нь аргагүй бизээ. Туяагийн баясгалантай царайг харж гинэн хонгор гинэдэг сонсох бүрий Батагийн зүрх шимшрэн нэг л юмд үргэлж зовх боллоо. Туяаг хайрлаж өрөвдсөн сэтгэл нь хайлан алдна. Туяагийн тийм халуун янаг хинээс ч юунаас ч айж эмээхгүй үнэн сэтгэлдээ хожимдож уужирсандаа харамсна. Эхнэргүй хүнд ийм хайр дайралдаг бол юу тажиргалтай байлаа. Гэтэл амьдрал тусдаа дагаад нэг ховч амьдралд олдохооргүй ийм цагт үн шиг сэтгэлийн завар гэж байх уу да. Бата яг ингэж бодоогүй ч ийм л зовлонд ороод байлаа. Туяагаа гэхүү, эхнэр хүүхдээ гэхүү, эр хүмүүр тохиолдомгийн асан шалаанд оноо. Сэтгэлдээ дэнсэж үзвэл хар багасаа ханасан эхнэр нь хөөрхийлөлтөө санагдана. Долгороосоо бүр мөсөн орон төрслөх гэдэг хэцүү. Туяагаа бодохоор мөн л зовж түүнийхээ халуун хайранд цогтоо боловч салаад явж бас чадамгүй. Энэ удаа хоёр авгаал авах гээгүй юм бол хичнээн хүнд хэцүү байсан ч Туяагаа битгий заваа холдон сал гэж өглөх мэд сэтгэлдээ шаналгаатай явах болсныг өөрөөс нь өөр хинч мэдэхгүй. Хүндий хүйтэн дөр үзүүлэх гэж хэд хэдэн удаа оролдоход нь Туяа юу боллоо. Ажилдаа хүртэл хизээж хийж байгаагүй алдаанд хүрэхдэгсэн. Зүс царай нь муудсан. Тэгэж би түүнийг зовоогоод яах ч юм бэлээ дээ гэж бодсоор л. Тэр энэ байдлаа өөрчлөх болсон гэж аль хэдийн өөртөө хэлсээр боловч зоригтой алхам хийж хараахан чадаагүй билээ. Яг л озлогдсон хүн шиг Туяа цугтуулан явхдаа инхүү бодсоор байв. Туяа түүнийхэн бодол болон гонсоох царайг ажигласнаа алхаагаа удаашруулж зөг тусаад. Чи юу бодож утгарлаа вэ? Энийгээч тэ намайг бодож ийнэ. Үүнээс өөрөөр амьдрал байж болно гэдэгт би итгэхгүй, итгэж чадахгүй. Надад өдөртэй зовлонтой үе бий. Одоо л биш. Ганцхан чамтай байх хором хэдий богинж баяр жаргалтай байхыг би хүсдэг. Хаагцсан салахын тухай битгий яраарай. Тэртээ тэргүй бид хоёр хаагцсан. Энэ дамжиггүй. Ингэж жаахан уусан дарсандаа зориг орон шулганхан цаанаал нэг өрөвдөлтэй. Мэдэгмаа найзаагаа харилсандаа хэлэх үг олдохгүй байлаа. Түүний боцошгүй хайрын хүчийг зөвхөн гайхаж байв. Бата түүнийхэн санжгыг илэн үсээд. Би яагаад вэ? Зүгээр л юм бодоод. Эмэгтэй хүний богино ухаанаар бодож бүүн ухаанаар. Би чамайг тэгж бодож байна. Чи бид хоёрт цаг хугацаа бас бий шүү. Би тэгж боддог. Таашраа. Би нээж байгаа үстэй. Чи гараач. Окей. Туяа дахин юм ярьсангүй. Дууга хуран гэлдрөв. Энэ бол Туяагийн шин зам байлаа. Тэр сэтгэлдээ эргэцүүлж эхлэв. Тэр бодсноо дүүнэж хэлсэнгүй гэртээ орлоо. Бата дүүнийхээ араас ширтэн санааширч хэсэг зогсноо бодсов. Мэдэгмаа алгуур таймнаар. Юу бодож явна да Бата минь. Чи бид хоёрч энэ хүнийг эвд дуусах бололтой. Түүний сэтгэл яг л голын харгаа шиг бүргэлж байна.
Манай хангаа нутгийн харьяа тасалдан зогсно гэж байхгүй дээ. Бата хариу хэлэлгүй бодол болон хэсэг яв. Ойлгож байна. Мэдэгмаа. Хэцүү байна. Би гэдэг хүн юу ч гэхөө хачин байх болжээ. Магадгүй туяагаас илүү завж байж ч болно. Одоохондоо алийг хийж чадахгүй нэ. Хой зээндээ таатах юм. Бараа материалсан бол хэлцэж тохироод солио намаа хийчихсэн. Амьдрал гэдэг дэлгүүрийн бараа биш дээ. Бид этерхийн хүн чанараар орхиж байгаа хэрэг болох юм да. Бид өөр хүүхдтэй хандах хариуцлага юуны өмнө ухамсарлаж зөвхөн хоёр биенээ бодгоо болгоно зөв юм шиг санагдаад байна. Мэдхгүй дээ. Бид эхнээсээ буруутсан байхаа да. Ингэхэд мэдэгмаа дургуулхан. Өөрийгөө мэдэхгүй хүн байдаг гэж би итгэхгүй байна. Зорьсон чиглэсэн зоригтой түүнийг хийж чаддаг байвал хүн уг нь зүгээр байгаа юм. Одоо ч тийм хүн ховор болжээ. Дараа уулзалдах үстэй өдөртэй найз минь. Зүйдэ манаарай нэгийг хийж өгч юу магад баяртай. Ингээд нүдэн ойлгон ширтэж гараа өгөө. Мэдэгмаа халаасандаа гараа хийгээд гэр рүүгээ зоримогхон алхаж яваа Батагийн араас хэсэг харж өслөө. Энэ маань сэтгэл шалуудан эхнэр рүүгээ яарч эхлэх нь нүү. Очоод юу гэж хэлэх бол хүрлээ минь бас ингэж хин нэгний охин үрийг завааж надаас айж хулгаж бас би түүндээ илүүдэж яваа юм биш байгаа да. Ингэсэн шиг харамлах, хайрлаж өрөвдөх сэтгэл утгалцаар гэртээ ирлээ. Долдугаар хэсэг. Хаврын сүүл сарын хөөдөв өвдөж бороо шаврын орж цонхны шилийг шавшин хээ угалц татна. Тоя хүүдэн цогон тухайн аж бодол болон тун арцсан нүдэрэ харанхуй ширтэн. Санаашрангуй зогсох сайхан үсгэн сэтгэл инхүү орж буй ойлгонсон тэнгэртэй адил ажгүй. Түүний нүдний өмнөр бататаа учирч явсан жаргал зовлон хосолсон мөчөд жирэлзэн өнгөрнө. Бата надад хайртай холдож хөндөөрхийн тулд сэтгэлэн барьж эргүний төвчээр зааж байна. Тэр маань над шиг магадгүй надаас илүүж зовж байж болно. Одоо л завхаа болий. Энэ өдрөөс эхэлж гэж бодтол амьдралаа өөрийнхөө эрүүл ухаанаар шийдэх эрх итгэл ойлгож байх мэт олон даван өггүй орхиод хөдөө явсан амьдралын анхны ханийхан инээмсэглсэн дулаан царай харагдана. Тэр гэн цагаанаараа баясан мишэх гэвч нөхрийнхөө өмнө нандин эрхээ алдсан мэт санагдан дахин өгнөх тавтлаа. Үнэхээр тэр эрхээ алдсан гэж юу? Надад дахин тийм эрх заяах болов. Дамдам намайг хуучин шиг инхрээлэн хайрлаж үнэн чихнэрийн итгэлийг хүлээлгэж инхүү хэрдсэн амьдралыг цэвэр сэтгэлээрээ угааж чадах болов. Хэрвээ чи маань тийм ухаан зарвал бүхий л амьдралаа чинийхэн. Ингэгчлэн туяагийн бодол салхин төөгдсөн хамгол шиг нэгээс нөгөө дүссээр хээрийн цэцэг шиг анхлим охин насаа дандандаа тушааж байсан жаргалтай атлаа өрөвдөлтөй гинэн үе санаашартал энэ бодол аргагүй л бүсгүй хүний заяа гэсэн нэгэн үзүрт уягдлаа. Ээж аав хоол цаандаа баясгаас илүү мэдэхгүй балжирхан охин хинч цагаагүй байдал орж явчихдаг тэрэл замаар орсон. Зөвлөд орсон энэ хүү зам нь дардан халдрагаатай өгсөөр аль алинч бай давж тулахаар насан турш зүтгэн. Энэ бол хэндэж хэлж ирдгүй хажуугаар нь өнгөрч оддгүй тэрэл амьдрал байлаа. Энэ амьдрал туяад эхлээд дардан сайхан байсан. Хизээ хэдий идэж жаргал байлгсан мишэлэр орон гэрээ цэлэлцүүлж аз хэмэртэй гэлсэн амьдралаа эргэн бодоход гониг бүрэгсэн мананд нүдэнд нь сарних төдийн инээнсгэлэл гээв. Тэрээр дамдантайгаа ирээдүйн амьдралаа төсөөлөн ярьж байсан хамгийн жаргалтай өдрөө тогтоом бодлоо. Туяа нүднийхээ үзүүр зэрэглээд цэнгэр тэнгэрийг толдон. Хана чи тэр тэнгэрийг хартаа цэв цэлмэгхэн бүрдийх чүүлгүй тунгалаг байна. Бид хоёрын амьдрал энэ цэнгэр тэнгэр шиг цэвэр ариун байж чадах болов. Хэрвээ амьдралд минь бүүн харуул хаа нэгдгээс гарч ирвэл яа гэж асуухад чи минь юу гэж байлаа. Миний бодоход тийм харуул хаанаас ч гарч ирэхгүй. Энэ бол бидний ухаанаар шалгагдах юм. Би амьдралдаа өөртөө чамдаа итгэж байна гэж хэлээ. Би чинийхэн энэ үгэнд баярлаж чамдаа хүрч ядын чухамгүй тэр харуул хаанаас хизээж гарч ирэхгүй гэдэгт итгэж байсансан.
Бид хоёрын амьдрал тэр өдрөөс их усны дүрлэг шиг тэгхтэй цэвэр тунгалаг эхэлж байлаа. Гэтэл өнөөдөр өөрөө өөрийгөө үүл мананд тутгаж орхисон байх гэж сэтгэлд багтамгүй мэд санагдах хэдэж би гэдэг үн сэтгэлдээ багтаасаар өнөөдрийг хүрсэн босоо. Амьдрал гэдэг ухаарлаар дутах ёсон би яжээ. Гэвч эдэлж болохгүй жаргал гэж бас бий. Тэр жаргал маань Бата байжээ. Хэмээн туяа элдв бодол тутгалдан хонохдоо агархан хугацаанд тохиолдсон жаргалтай мэт болж гонигтой хайр сэтгэлийн тэнгэрээс өөрийгөө салган авч чадлаа. Тэрээр амьдралд дахин жаргал өгөхөөр гээж цэцгэлэж эхлэв. Гişгдэж унсан сарна цэцэг услан тордоход сэргэх авч соёолж байсан анхны үе шиг үзэмж төгс үнэр анхлан болж чадах болов. Улаанбаатар хот 1982 он.